Буян үлдийг бол би нэг фэйсбүүк дээр нэг бичсэн пост хэм юм байна. Буян үлдийг бол өглөө босвол хүн сайхан үг хэлчихэлтэй. Чи ямар гоё нүдтэй юм бэ? Чи ямар гоё хөлтэй юм бэ? Чи ямар гоё арьстай юм бэ? Чи ямар нүдэнд дулаах юм бэ? Би бол ажил дээр орж байгаа хүн болгонд аль болох нэг гоё урам үг хэлэх гээд урмын үг хэлэх гээд дотроо боддог юм. Надаас асар унжих юм байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр тухайн хүн чинь айгүй гоё сэргэлт аваа гардаг байхгүй. Тэгэхээр бид нар бие биендээ жоохон урмын өгтөл амьдрамаар биш шүү дээ. Сайхан үг хэллээгээд өөрөөс насраад унжих юм байхгүй. Энэ зүйлийг би бас нийтд хүмүүстэй сайхан ирсэн хүн болгонд л хэлхийг боддог юм. Хүний бие сүлж хүнсээс илүүтэйгээр хүний сэтгэлийг засах засал хамгийн номер 1 засал гэж боддог юм. Тэг хүн гоё сайхан үгтэй л явах. Сайхан мэндтэй. Сайхан үгтэй. Фэйсбүүкээр бие биендээ сайхан мэд хүргэждэг. Одоо нөгөө юм хөгжсөн болохоор фэйсбүүкээр ялангуяа видео колор ч юм уу. Чатаар ч юм уу бие биендээ харьцдаг болсон болохоор би фэйсбүүкээр гээд байна л да. Сайхан үгийг л амнаасаа гаргадаг болчихсон тэр амьдралыг харах өндөгчийн хүртэл сэргээд ирнэ. Сайхан үг хэлчихэр нөгөө хүн чинь жиний талаарх бодлого хүртэл эерэг болно шүү дээ. Дахиж уулзмаа санагдаж шүү дээ. Одоо би бас ямар чи юу сайхан залуу шүү. Чи юу сайхан бүсгүй нэг хэлдэг. Зарим нь бол намайг хандрах гэж ойлгодог юм магадгүй. Юу шүү дээ. Тэр чинь сайхан юм сайхан гэж хэлнэ шүү дээ. Яалтчгүй нэг нүд нь муу ийм хүнийг аваач чи ямар гоё нүдтэй юм гэж хэлж болохгүй байна. Тэр чинь уурлаа шүү дээ. Намайг оруулаад байгаа юм. Тэгээд тухайн хүнийг харахаар аягүй гоё шүдтэй хүн байна. Гоё хамартай хайж хүн байна. Гоё ярьдаг хүн байна. Гоё харцсан харахад нүдэнд дулаахан хүн байна. Тийм ээ. Сайхан сэтгэлтэй, аягүй сайхан сэтгэл, үнэртэй ингэж хэлэхэд хүн баярлдаг ш. Тийм байна уу гэл ингэдэг ш. Тэгэл бүгдээрээ эргэл байцах юм аа ш. Энергийн блоконд ороод байгаа тохиолдолд бол одоо ятгахтаа уул усанд гарах хэрэгтэй. Уул усанд гарнаа гэдэг чинь тэгээд энэ хотын юм машины дуу чимээ стресс бухимдлаас холдоод ирэхээр л арай гоё уужраад ирдэг ш. Одоо энд ингээд суухраа хүртэл их амгалан сайхан байгаа. Ерөөсөө л тэр.